За би Дамжин бүрийн 3 дахь хүү болж 1979 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэгээ 10 жилийн сургуулийг дүүргээд 1997 онд хуучны нийслэлийн галт үндэстний үзэх хэлтсийн гал унтрах 10 дугаар ангид галс нөгчөөр орж ажилласан байгаа. Тэгээд энэ ажиллаж байгаа хугацаанд 9 жил одоо галс нөгч хийгээд 14 жил ээлжин баг даргаыг нийтдээ ингээд 22 жил 8 сар цэглэл үүрэг гүйцэтгээд цэргийн банкын тэтгэврт гарсан. Тэгээд ажиллаж байгаа хугацаанд бол одоо галт төмрийн дуудлагаар яг дагнж явдаг байлаа. Тэгээд одоо 3 байгууллагын тогтолцоонд ороод 2005 оноос эхлээд 3 байгууллагын нэг тогтолцоонд ороод онцгой байдал болоод хуучнаар одоо иргэний хамгаалтын газар, улсын нөөцийн газар, галт төмөрт тэмцэх газрын 3 байгууллага нэгдээд нэгдсэн тогтолцоонд ороод 2019 он, 2005-аас 2019 он хүртэл нэгдлийн тогтолцоонд онцгой байдал гэдэг энэ албанд зүтгээд цэргийн банкын тэтгэврт гарсан та. Тэтгэврт гарснаас хойш удаатай бас ингээд албанасаа салахгүй бас энэ төв анги чингэлтэйдгийн онцгой байдлын хилцэн ахмадууд хариуцаад бас одоо жаргал зовлонгой хаваалцаад бас өнөө хүртэл ажиллаад явж байна. Ингээд дасгалтгүй нийтдээ 27 жил ажиллаж байгаа. 28 дахь жилдээ. За одоо энэ галс нөгч аврагч гэдэг ажлыг бол ер нь хүн залуу насны тийм аагаар хийдэг ажил та. Яг 18-аас 25 наснаас тэгэл ажилтдаг. Тэгээд тухайн үед л 18 настай сургууль төгснөс 10 жилээ дүүргээл тэгээд нэг л ороод нэг ажилчмаа санагдаад тэгэл орсон та. Тэгээ хуучин нэг үндэсний телевиз, Монгол телевиз, үндэсний телевиз, UBS телевиз 25-аас гэдэг 3 телевизийн мэдээний доогуур галс нөгчийг ажилд авнаа 18 хүрсэн бүрэн дунд боловсролтой хүүхдийг галс нөгчээр авахыг тийм зарын дагуу ирээд тэгээд галын байгууллагыг сонгоод одоо цагдаа, шүүгийн шийдвэр, хилийн зэрэг гал гээд тэр гал нь л арай илүү гой санагдаад яг ч галыг тухайн үед л 18 настай хүүхдэл сонгол тэгэл ороод ажилласан шүү дээ. За миний аав бол бүрийн Дамжин бүр гэж хүн эрдэм шинжилгээний мал аж ахуйн хүрээлэнгийн тулгын 3 чулууг тавилсан эрдэм шинжилгээний ажилтай эрдэмтэн хүн байсан. Миний ээж бол Монгол гарын 9 гээд хуучны гарын 9-ний нэхмэлчин насаараа нормын ажил хийсэн нэхмэлчин хүн байсан. Аав маань бол 2000 онд бурхан болсон. Ээж маань 2021 онд бурхан болсон. Ээж автгаа хамт байж байгаа л ээж аав маань миний гар дээр байж байгаа л өнгөрцгөөсөн дөө. Маш их санаад байгаа. Хийж байхад хийх дуртай байсан. Төрийн албанд ажиллана гэдэг. Тэгээд тухайн үед одоо бас юу болвол хүмүүс тийм их орж ажилтгүй байсан л да. Цалин үнэхээр бага, ахуй хангалт муу, ажил төрөл нь аюу их. Тэгээд хуучин нийслэлийн галт төмөрт тэмцэх хэлтс байхдаа цөөхөн Улаанбаатарын хэмжээнд цөөхөн ангиуд байсан. Хамаг гэрээт ангиуд байсан. Ганцхан Төв Улаанбаатар галын дуудлаганд явдаг. Улаанбаатарын галын дуудлаганд явдаг. Тэр бол хамгийн ачаалттай үе байсан. 1900 намайг орсноос хойш орсноос өмнө маш их ачаалттай байсан. Цалин аягүй багсан. Ахуй хангалт муутай. Тэгэл үнэхээр энэ албанд ажлыг гэсэн хүн л ажилтдаг байсан. Биднээс 10 хүүхэд гал командод ороход ер нь сүүлд гуруулал үлдсэн шүү дээ. Бүгд гараа явсан, сургууль соёл сонгосон. Өөр анги манг одоо юу гэдгийг жоохон энэ ажлыг ачааллыг бууруулах гээд өөр гал унтрах анги сонгож ажиллах ч юм. Тийм байдлаар бас хүмүүс их төв ангиас шилждэг байсан л да. За энэ машинаар яг
2005 онд ээлжийн баг даргуулаад энэ машинаар галд явсан да. Энэ машин Японы анхны төслийн 17 машин ирэхэд ирсэн машин. Одоогор энэ яг Төв голоонд 20 жил дуудланд явж байгаа машин. Нийтдээ. Энэ болохоор одоо энэ машин болохоор бусад ангийн нэмэлт дуудлаганд гарна. Дангаараа нөгөө нэг Улаанбаатарын төв гудамжинд одоо хогийн сувг ч юм уу юунд гарна. Хогийн сувг Тараншааны гал гарна. Тэгээд нэмэлтээр их гардаг байсан юм аа. Тэгээд энд 4 галс нөгч нийтдээ 6 хүний бүрэлдэхүүнтэй жолоочтойгоо даргатайгаа 4 галс нөгч ингээд 6 хүний бүрэлдэхүүнтэй дангаараа галын дуудлагаар явдаг байсан. Одоо энэ машинууд намайг тэтгэвч гарснаас хойш ирсэн машин байна л да. Яг тийм энэ машин л одоо энэ машины одоо засвар үйлчилгээ яг ээлжин дээр л хариуцдаг тийм дарга нь байсан л да. Ээлжин баг дарга гэдэг нь. За одоо манайх нэг ахмадууд гээд 76 ахмад яг энэ Төв голоомондоос тэтгэвч гарсан тийм ахмадууд байдаг. Тэгээд эднээс тус нэг нийгмийн халамж одоо онцгой байдлын халамнаас нөхцөлөх ямар л юм байна. Өөрснийхөө нөхцөл болцоогоо шавгаал тийм үгүй байдлаар тусалж байгаа. Одоо маш том маш энэ албыг удирдах явжсэн дарга маань одоо манай ахмадын хооронд хариалагддаг. Тэгээд одоо юу гэдэг 20 хэдэн жил хамт явцсан найзууд шүү дээ одоо үндсэндээ. Тэгэхээр биднээс баг нэг хүн шиг болцсон юм шүү дээ. Зарим нь одоо авгаа гэр бүл болоод 20 хэдэн жил болоогүй л яваа шүү дээ зарим тийм ээ. Тэгэхээр биднээс бол тэр тал дээр бол нэгнийг одоо юу сайн мэд шууд мэднэ гэсэн. Тэгэхээр ойлголцоо айгүй хурдан. За тэр ч одоо тэдүү давцаа дуудулж байгаа. Тэр ч залгаагүй багт залгад юм уу гэдэг. Бас одоо 76 ахмадыг тус нь яг гэвэл маш их цаг болох. Нийтдээ гэхдээ манай ахмадууд 7 онцгой байдлын хурандаа хариалагддаг. Хамгийн олон хурандаатай тийм ахмадын зөвлөл. Галын дуудлага биднээс чинь нэгээс дээшгүй минутанд галын дуудлага гардаг шүү дээ. Тэгтээ үйл зууны хуваартай өвлийн хувцас өмсгөд арай секунд нь их. Тэгээ орноосоо босдог болохоор 2 хувцас өмснө. Нэг нь хөдөлмөр хамгааллын хувцас, нэг нь өдөө тутмын хувцас өмсдөг болохоор зуны хувцас бол 40 секундээс дээшгүй хугацаанд бид нэр галын дуудлага гарцсан байх хэрэгтэй. Хаягаа аваад. Ийм их бол албаар гүйцэтгэдэг байсан да. Яг тэд идэхгүй километрийн зайнаас л болдгоо. Өдөр шөнийн дуудлагын хугацаа шал өөр байдгийг. Шөнийн дуудлага бол хамаагүй гайгүй. Богино хугацаанд очив. Өдөрт бол тэгэл гараад бөглөрнө. Тэгтээ бас нэг үе одоо энэ нэг машинаараа цагаан олоогоо ажилуулад сэрээ юугаа татаа явахад хүмүүс боломжийнхаа зам тавьж өгдөг болцсон. Одоо бидний ажлыг бас ард түмэн Улаанбаатарчууд нөө бөглөө таглагаа бодоод их ойлгодог болцсон шүү дээ. Боломжийн ирээдэл зам тавьдаг болцсон. Байна. Одоо 5 хоногт Монгол гэр болохоор яг 5 минутанд бүрэн шатад дуусдаг. Тавилгын хаамт. Тэгэхээр хурдан байгаа үст. Зуны амбар бол бас л адилхан. Зуны одоо дулаалгагүй ганцаар байсан юу бол аюул урд шат. 1 минутанд галын дуудлагаар гал командын хойд хашаанд явж исэн чинь 1 минутын дотор л гарна. Биднээс гарсан байх хэрэгтэй. Биднээс сумсаг нь бол зуны өдрөөс биднээс юм юу тогтоож исэн байхгүй. Анх нөгөө Индон машин ирээд, Япон машин ирээд тэгээд хуучин Орос машинаас Япон машин руу шилжихэд шинэ галс нөгч номтыг тогтоож исэн байхгүй. Одоо бүр гал команд хойноос гүйж ич нэг хувцс өмсөөл нэг гараал орондоо орж хөвтөж байгаа нэг гараал тий. Ер нь бэлтгэл хийсэн тий. Ой хийх юм өдөрт бол биднээс 2-3 цагийн бэлтгэл шүү дээ. Ээлж болгон дээр тэгжээж одоо юу гэдэг юм тий. Нөө 50 цагт хэд цаг хөлс суусна, дайны цагт баг цус суусна гэдэгтэй зарчим нь адилхан шүү дээ. Хэд зэрэг эндээ ингээд гал унтаа сургууль хийж тэдэд анил гал дээр очиж гар үлээ олно, гал руу орно, томог төхөөрөмж ажиллуулна тийм ээ. Би нэг бас нэлээд тийм мэдчих ажиллана. Ер нь бол хамгийн гол юм бол нэгнийгээ мэдрэх. Энэ бол галс нөгчтэй хамтан зүтгэгчдийн ганц юм байхгүй.
Одоо ингэ номер 4 номер гэж нав 1 номер дээр тавиад миний 3 номерыг юм уу 2 номер сольчиход ер нь л жоохон сонин санагдаад байд шүү дээ. Нөгөөдөдтэйгээ бүр ядч л нөгөө галаас буугаад тамхиа хууж татдаг нөхдүүд мань байхгүй болчихлоо. Сонин болдог. Тэгэхээр энэ бол хамтан зүтгэгчнэр гэдэг бол энэ ажлын хамаг амжилтын ихээхэн хувь явж байгаа шүү. Би тэгж ойлгодог. Тийм гоё хүмүүстэй явхад бол нэхээгээ ингээд гайгүй ажил хийдэг ч юм тэр гайгүй гоё дээш нь татаж өгдөг. Түгэл амандын 100 жилийн түүхэнд хуучин гал командын байрыг тийм макетээр хийгээд хуучин намайг ороход яг ийм 7 галаа автомашинтай байсан. Энийг бас яг ингээд хий хуучин номер ингээд ингэж хийж дуусгасан. Тэр энэ айгүй манай Ахмад ажилчид бүр энэ үеийн галын машин унжижсэн, гал унтраажсэн, галс нөгчд энийг орж ич үздэм байл, их сонирхтын байл. Яг нэг залуу нас нь л бодогдсон юм шиг байна. Тэг одоо хит зэрэг адилхан болсон хүмүүс дүгэлт хийх багт. Яг тэрээр бүх юм одоо нэг ч юм өөр болоогүй юмнээс. Энэ одоо өөрөө 50 оны барилга. Тэгээ 2018 болов. 19 он бол тэ 2019 онд буугаад энэ болон давхрын том объект баригдсан. Одоо ингэ хууч манай төв замаар явдаг байсан машин. Энэ талд нь энэ манай хуучин жанжид орох гэдэг галтгуудын тэнц газрын даруус тэр хүний машин энэ манай жижүүрийн тэрэг жижүүрийн бүрэлдэхүүн хүн галд явдаг байсан 69. Нэг ийм хөө биднес хөтөл хийж тавьсан ангийнхаа зүүн. Манай хуучин болохоор энэ галкамд нэг давхартлал байдаг шээ. Тэгээ ангийн дарга нь 2 давхартай, сугаатын тасалгаа нь 2 давхартай. Тэгэл бус нь галын газар байдаг шээ. Нэг ээлжиндээ тухайн үед нэг 27-8 хүн гардаг байсан. Ахаад нэг биднээс хамгийн хүндрэлтэй юм нь болохоор галаасаа гал дамжчихдаг байхгүй юу. Нэг гал унтаад дуусаагүй ч юм уу дуусчаахад за дараагийн хаягандаа явчих гэдэг юм уу тийм байдлаар биднээс бас ангидаа ихгүй гал унтаажсэн түүх бол зөндөлтөө. Тэр л маш гаснууш хамгийн хүндрэлтэй үе. Өвлийн нотод бол өвлийн бүх хувцас одоо ингээд давхуу нороод хөлтчин. Тэгээд дараагийн дуудлаганд очиход бүх хувцас хөлтсөн болохоор хөдөлгөөн хоригдно. Биднээсээ хоолой шаланг хөлтчин тий. Энэ хүндрэлүүд гаснууч тохиолдох тэр одоо цаг агаар юм байдал ч гэдэг тийм хүндрэлүүд бол маш их. Тэгээ хамгийн тэглэг машинч хөлтөн замдаа явж байгаа. Тэгэл биднээс ямар нэгэн байдлаар усаа гаргаад техник тактикийн алдаагүй гал утаадаг л байхгүй. Би хамгийн дээд нэг ээлжинд 16 удаа галын дуудлага гарчихсан. Тэр яг 1 сарын 13-нд хуучин нөгөө галтгуудын төвчг байгууллага үүсч хөгжсөний 1 сарын 13-нд болчихсон. Яг тэр үед манайх ээлжтэй таарад тэгэл өглөө яг нэг ээлж халзах гал зогсож байгаа шууд галын дуудлаганд маргаашийнх нь 13 цагт биднээс очиж ээлж халдсуулчихсан. Тухайд биднээсээ одоо тийм 98 он 2000 оны ихээр сүрлэн байшин шатна гэж биднээс амар зүрх аваачдаг нэг тийм том гал байл. Шатглаар бүгд шатад дуусна. Заавал бүгднийг задлана. Цаг хугацаа орно. Ус их орно. Хүн хүчний тийм юу их шаардна. Тэрээс үлдээ бид ингээл унтраад айгүй тийм тактиктай болцсон юм уу? Айгүй урд унтраад хаалгын шууд хан маны цөм татаал тэгэл галын тастаал. Тэгээ энэ хүндэлтэй гадууд тэр өвлийн одоо айлын одоо өвлийн өвлжөө малдаас үүснү шатгайгүй хэцүү шүү дээ. Үүснү шатгайгүй хэцүү. Айгүй олон цаг зарцуулна. Тэгээ хотоос дандаа зайдгүй байдаг. Тэгээд усаа ингээд зөөхөд цаг их орно. Энэ байдлаар хүндрэлтэй. Тэгээд даарна. Хамгийн амрал даарах шүү дээ. Одоо хүртэл ингээд даарна гэж голд ороод идэв шүү дээ. Тэгээ биднес чинь одооны галснуугчд бол бас ахуй хангалт нь нэг үе одоо биднесийг бодвол сайж юу усны гуталтай болчихлоо. Усны гутал дотоод талаараа оймстой болсон байна.
Ахаа ус нэвтэх нь гайгүй тийм ховц өмсдөг болсон байна. Одоо сүүлийн үеийн одоо олон улсад хэрглэж байгаа иш төрөл өмсөж байгаа шүү дээ. А бидний үед бол президент уцал өмснө. Президент уцсан орно. Тэгээд тий чи ингээд дараагаа төлөвчлөө ингээд бариад төл дээш татаа болчихдог байхгүй. Тэгээд гар яг иймхүү юунд яг хил гарч байгаа. Яг ийм дээш татаа төлөвчлээ. Энэ ингээд тэгэл даарна тэгээд. Даахаас тэг яадаг хүүстэ. Тэгээ галын чи ихний ээлжинд ингээд дүлийн дараад байж хад бол их гоё халаацдаг байхгүй. Саавн сууж байгаа юм шиг бүх юм нэвтрэл те. Тэгэл нөө дөлөө тал дуусчаад нөө задаргаа хийгээл бүх юм шалгаад яваад ирэхлээр дотроосооч хөлтөөл гаднаасаач хөлтөөл тэгэл ирээл нөгөө нэг юм байлдныхаа бүсийг тайлж чадахгүй шүү дээ. Дараагаа төлтцсэн. Тэгэл дахиад хайганд явж байгаа байхгүй. За эднээс хөлтөө байгаа явуулахгүй гэх тийм байхгүй шүү дээ. Үүргэл юм чи. Тэгэл замдаа яаж ийгээл тэрийг гисгээгээл баалцлж хоолойныхоо мөч засыг шавхаал тэгэл дараагийн галтаа үсрээл байна. Ойрын төмөс явж ирсэн. 2001 оны ойрын төмөс алга бохын зоомоо гэж бид 7 сарын 24 10 сарын 10-нд ирчихсэн шүү дээ төмрөөс. Нөө төмрөөс төмөглөө авч явал ингээл авч явал анхаа. Үндэс нь том төмөс явсан. Тэгээд нүүр аммаа түлэх гар мараа хайруулах бол энэ хүнч тэр сүлдө тоохол болчтой шүү дээ. За одоо тэгэхээр гал унтгах анги нь өөрөө яг заагдсан цагийн өөрийнх нь дагуу ажиллана. Ангийн захирагчаас батлагдсан цагийн өөрөнд. Тэр цагийн өөрөөр дагуу бүх салаа ээлж ажиллана. Галын машин орон байр өдөрт 3 удаа цэвэрлэнэ. Гал унтгах дадлаг сургуультай гарна. Тэгээд танхимын сургалтанд орно. 3 шатны сургууль гэдэг юм л да. Уучнаар. Тэгээд танхимын хичээлд орно. Хууль эрх зүйн хичээл орно. Тэгээд мэрэгжлийн хичээл орно. Танхимаар. Тэгээд би бэлтгэн гал унтгах дадлаг сургууль гэдэг тэр сургуулийг хамгийн бүр өгөөжтэй хамгийн хүндрүүлсэн байдлаар хийн. Тэгэл орон байр ингээд юугаа цэвэрлэн өдрөө 2 удаа хаалт. Ингээд гал унтах ангим нэ. Яг батлагдсан даргын батлагдсан цагийн өөрийн дагуу яв. Цагийн өөрийн дагуугаас явахгүй нэг л шалтгаан бий. Тэр галын дуудлагаар явчихвал мэдээж цагийн өөрийн дагуу явахгүй шүү дээ. Тэгээд 20 жил. Тэг яг тэгэл тэр формоор л одоо 22 жил 8 сар гэл ажилласан да. Би хамгийн нэг гоё хүмүүст нэг хэлэх юм би Тугал хамааны галс нөхчөө Тугал хамаандаа би багтаар хийсэн. Ямар ч анги салбар руу яваагүй яг энэ дээр байсан. Тэгэхээр би одоо яг 22 жил 8 сар тасгалтгүй галын дуудлагаар явсан байхгүй. Яг гал унтах үйл ажиллагаанд цэвэр орсон. Хоёрын төмөр ордгийг. Тэг яг залуу хүний ажил. Тийм залуу хүний ажил. Тэгэхээр галс нөхчдөд одоо нэг яг үү дүүнэст одоо энэ Монгол улсын үнцүү болонд байгаа галс нөхчдөд хэлэхэд бол одоо харууд ээлжинд гарч байхдаа нэг ажлыг хойшин тавьж болдгоо байхгүй. Нэг ажлыг бизнесээ хүртэл газ бизнесчил байх хэрэгтэй байхгүй. Хамгийн энэ асуудал нь хоол моолыг бас яг цагт нь халганд нь жижигт юм хойшин тавьж болдгоо байхгүй. Хойшин тавьлал яг дуудлаганд яваад тэгээд хоол ундгүй явна нөгөө нэг дараагийн ажил нь хаягдана. Тэр нэг ээлжин дээр яг цагийн өөрийн дагуу юм хийчихэл байх юм бол тийм хүн л хождгийг. Тэр хүн л хожно. Жоохон залхуур за жоохон байж байгаа тийч гэдэг юм уу одоо юу гэдэг нэг хүндэрх гэж явж байгаа хүмүүс нь залхуурчдээ шүү дээ. Тэгэхэд өстэй яг тэгэл үндэндээ авах болдог байхгүй. Гэл дуудлаганд яваад бүн тайлах юм ч үндэсгүй шүү дээ. Ингээл тэгэд хэцүү, маш хэцүү. Маш их. Одоо тухайн үед одоо 3 ээлжтэй гэж бодъё. Тугал хамаанд 2200 галын дуудлаганд гардаг ус тэдний 3 ээлжинд хуваалт. Тийм жилдээ. Тэгээд ингээд ий чинь 2003 оноос 4 оноос 5 оноос Улаанбаатарын айл хүрэх нь ихсээд гал төмрийн дуудлага маш ихээр гардаг болсон байхгүй. Үүрх. Одоо нэг ээлжинд жишээ зөвхөн биднээс 16 удаа галын дуудлага явж байгаа жишээ нь. Машинаасаа буухгүй хаягнаас хаягнд дамжаал тэгээд маргааш нь биднээс
13 өглөө 9 цагт ээлжнээс буух хүмүүс өдөр 13 цагт дараагийн ээлжид гал дээр ажиллаж исэн голонтой одоо яг тэр юугаа хүлээлгэж өгч исэн тийм дуудлагатай байсан үед бол зөндөө маш их. Ер нь бол Тугал команд Улаанбаатар тусад гарсан галт өмнө 80-85% нь явдаг ангишүүдээ дангаараа. Тэгээ бодлоо Тугал команд ачаал бол аюу их. Тэгээ бас яг хойно тодголт гаргахын зүй бол нийтдээ баг 5000 дуудлаганд явсан бэл орсон цагаас хойш тийм ээ. Тэгээ яг галт хүмүүдээр яг байлдааны даргалт хийгээд яг галын голомтод ажилласан 4000 дуудлагатай. Тэгээ тэр чинь бас ингээд тэмдэглэл их хөтөлтөгөөс нь зарим тэмдэглэл нь хаягдсан барьсан бичигдээгүй жил мэл ч юм уу тийм юмнууд их орсон. Тэгээ хууч нэг галын газар байхдаа тэмдэглэл хөтөлж жаад буцаад онцгой байдал болоо нэг жоохон нэг тиймэрхүү байдлаар тэмдэглэл хөтлөгдөөгүй юм бас аягүй их гарсан одоо чи яг нэг зөвлөлтний гавьд ажилт таах та яг орсон цагаас хойш бүх ажиллал бичиж байгаа юм чи. Тэгээд 800-аад хүний амбиг авалцах үйл ажиллагаанд оролцсон байлээ. Өөрөө манлайлж бол бас нэг тодхон сайн санаж байгаа гадаадын 2 иргэн галаас яг өөрөө орж дарахтайгаа гаргаж ийсэн. Тэгэл гаргаж ийсэн хүмүүс бас зөндөө яг дангаараа ороод багтаа ороод манай одоо алдар зүйтэй нийгмийн мэрж зүтгэлтэнгүүд галт хүмүүст төртөд галынхан очоо гаргаж ийсэн төгөж. Тэгээ яг миний үед бол цалин мөнгө гэж одоо ярьдгүй байлаа. Ховд сумч гэж ярьдгүй байлаа. Тэгэл 1997 онд миний цалин 17,000 төгрөг байсан шүү дээ. Бүгс мөнгө нь 9,000 төгрөг авдаг билүү дээ. Аванз 8,000 төгрөг авдаг. Яаж тэр үеийн гэр бүлтэй хүмүүс амьдарч ирсэн юм шүү мэдхгүй. Би одоо төсөөлдөггүй шүү дээ. Одоо бол яг нэг үе бодвол цалин муу л гэж байна. Харцангуй бас залуучуудын одоо нийгмийн юм бол их гайгүй болсон шүү дээ. Тийм ээ. Хичнээн хүү мүү гэж цалингийн зээл гэж байгаа чинь тий чинь цалингийн зээл байвал амьдрал амжигаагаа сайжруулж л байгаа зү. Тэгэд биднээс нэг зунаг бодлоох гээд 3 сарын цалин 3 нийлж байгаа байхгүй сарын цалин гаргаад тэгээд манай хоёр хуучин зэрэг авчих би шинэ зэрэг байсан. Би нэг зунаг бодлоох болсон чи өвөл болчихж байгаа юм чи яах юм бэ? Тиймгүй амьдэрч ирсэн шүү дээ. Тэр үед тэгээд яг миний хувьд бол ээж аав маань миний ажлыг их ойлгодог. Тэгээ ээж аав авч явжсэн л байх гэж би боддоо шүү дээ. Чөөсөө хэцүү юм зөндөө. Яг гал дээр ажиллаж байхад аав маань асууж илаа. Ах манай салаанд тусны Хотгонбаатар гэдэг нэг салаа байсан. Тэгээ би нэг гал унтраажсэн чи станцаар хэлж ирсэн төвөөс. Хотгонбаатарын аав нь сурцсан шүү гэд. Тэгээ би манай аав гэж яаж мэдэх юм би өглөө нь манай аав цоо ирүүл байсан юм чинь би ямар ч өвчм байхгүй. Тэгээ хүн чинь залуу болгооч тэр тийм боддгоо. Тэгэл шүн галаас ирсэн чинь манайхын тухайд 1500 илүү 2000 төгрөг бэлтцсэн. Зогшин хувцсан өмсөд гэрлэг харахгүй гэрчин л болохоо байгаад тэгээд тэр станцаатыг сонсцоход хүүхэд байсан ч юм уу ургуулж боддгоо юм л шүү. Зүгээр л гэртэл очиж юм. Гэрт яасан юм бол. Тэгээд гэрт очиод бүх юм ойлголт хэл. Бас тухайд тэр хаагонгчд гал командад ажилласнаас болоод автогаа уулзч чадахгүй байл болчлоо гэсэн бодол төрж ил байсан. Тэгээ яг энэ албанд ингээд 1-2 жил зүтгээд ажиллаа ингээд сайн хийгээд тэгэхээр нэр хүндтэй болоод хамт олондоо хүндлэгдээд тийм ээ. Тэгээд энэ ажлаа бүр өөрөө гартаа оруулчихлаа ямар ч юм торхоо болчдөг. Торхгүй. Даан гэхээс яахгүй гал дээрч дэлгэрсэн гал дээрч очоод яахгүй санаа зовхгүй. Тэгээд бүр баг маг мөрлөөд одоо дээшээ доошоо дээд хүндээ бодволын галмал руу орхож гисэн. Шал өгдөг. За тэгээд бүр 5 жил болсон галс нөгчтэй ханиндаа тэгээд галын хайгуул майгуул хийгээ явахд бол сэтгэл дүүрээ явна шүү дээ. Тийм л үү.
хамт явж байгаа галд яваад ингээд нэг одоо парагцуулт юм уу юу гэдэг хамтарчнаар болоод ирэхлээр ажлаа юу нэг ойлгочтой байхгүй. Маа огооч нь газ ороод дөлөө дарчин. Тэгээ дөлийн дарчингууд гараад ингүүд огийнхоо хушууг аваад буцаад орно шүү. Газ юмын задлаад өгнө шүү гэдэг юм. Айгуу тийм гар үйл болоод 20 жил хамт гал унтаас айз зөндөө би. Түүний маригчгийн сосуу Батмөнхийн утхан Хүрлат Эрдэнэтэр гээл зөндөө залуучууд айгүй тийм ажлаа нэг ойлгоцсон тийм залуучуудтай ингээ гар үл болоод ажиллах маш гоё. Мэдээж энэ гавьяд бол үйлчлэгийн гавьяд ажилладаг манай Төвланандаас 100 жилийн түүхэнд 3 дахь нь би. Тэгээ энэ бол яг гэж явах ямар тийм бүхэн болохонд олдоод идэх тийм хөв тохиол биш байхгүй. Би бол өөрөө маш азтай гэж боддог. Тэгээд энийг юу гэдэг өөрийнхөө сайнд ч авцсан юм биш гэж би боддог. Тэгээд одоо дарга нар маань одоо энэ онцгой хөдөлгөөний ерөнхий газрын ахмадын холбоо гэж байдаг байхгүй. Холбооноос тодорхойлоод тэгэл онцгой хөдөлгөөний даргын зөвлөл тэгээд ингээ шийдэл Монгол улсын ерөнхийлөгчийн зэрэг 7 сарын 8-нд үйлчлэгийн гавьяд ажилд авлаа гэдэг. Хамтран ажиллаж ирсэн бүхий цаг хугацаанд байсан дарга нартай цог мөр нийлэн хамт явсан найзуудтай ах нартай бас дүү нартай шав нартай бүгдэнд нь баярлалаа гэж хэлмээр. Маш их баярлж байгаа шүү л гэж хэлмээр. Энэ албан маань одоо гал команд гэхэд 100 гаруй жилийн түүхтэй иргэний хамгаалтнаас юуны иргэний хамгаалт нь болох 40 жилээр хизээжлээ. Сая энэ жил бас улсын нөөцийн газар 60 жилийнхаа ойг тэмдэглэж хэлээ. Энийг бол үеийн бүх галс нөгчдийн хөс хөдөлмөр орсон юм байна. Манай үеийнхэн байна. Миний өмнөх одоо 100 жил ярина шүү дээ. Тэгэхээр маш олон үеийн хүч хөдөлмөр орсон байна. Хүч хөдөлмөр хөлс заамагдгүй айгүй хүн дээр ихлэхэд бол олон сайхан залуучуудын ань нас тэднээс аарыг ирт тутдаг. Айгүй том залуу ирээд тэгтэл бүгдэнд хамгийн баярлал гэв. Тэгээд барилж явдгаа л энэ албаараа багтдаг хаач явсан. Одоо тэгээд онцгой хөдлөг одоо хааж утсан онцгой хөдлөг шүү онцгой хөдөлт ажиллаж исэн гэхлээр 8 настайгаас ахвал 80 настай хүртлээр мэддэг болчлоо. Хүндэлдэг болчлоо энэ албыг. Тэгэхээр одоо ажиллаа хийж байгаа мөр зэрэгцсэн хэдэн одоо надаас хойш хүмүүс энэ албаны нэр төрийг хүндэртэл өргөж байгаа. Маш хүндэрт өргөж байгаа. Тэгжил захид байна. Энэ албанд эзэг сэтгэл гарган тэдний зайны энэ тэгс сэтгэл гаргасны тайны юм өөжн амьдралд ирдэм үү? Би яг тэрийг мэдрээд яг явж байгаа хүний нэг л байна. Цаашдаа ч гэсэн тэгэл тэгсэр л байна. Тэгсэр л хизээ чи энэгээ болоо гэтэл явна шүү дээ. Одоо та бол чи болоо гэсэн цагт болно шүү дээ. Тэр бол сэтгэлээ гаргаад дуудсан цагт нэрдэг тийм ээ. Тийм л байна шүү дээ. Та хамгийн гол нь ярихгүй бол энэ албыг энэ цаг наргүй явсан энэ бүх хүрд аргын юм тийм ээ. Өндөр настай ээж юм насраад энэ мань л авч явдаг л шүү дээ. Артлыг бол дүүстээс авч араас ямар ч уцдаг дуудах жижиг шатчин хүний амьдралд нэг асуудал гарлаа гэх тэрийг аль тэнгуут намайг хийхэд зохицуулсан тийм л байж байна. Одоо шүмжэнгөө галдаг бол өглөө очиход халуун дулаахан гэр халуун олдол багт шин. Тэгэхээр тэрнээс өөр одоо халуун сэтгэл гэж юу вэ?